За эхлэе. За та бүхэнд миний урилгыг хүлээж авч өнөөдөр манай энэ хүүхэд боловсруулалтын хөгжлийн төвд ярилцаж ирж хүрэлцэн ирж завж хэлээгээ гаргаж бисхийн тухай, өөрснийхөө үеийн тухай, ахмад үеийнхаа тухай ярилцах гэж байгаа хувьяасаа болон төвийнхөө өмнөөс гүн талархал илэрхийлье. За миний мэдхээр бол та нэг үеийн шижиг сунгарын гараад тэгээд та гурыг өстөө гуруулаа орж хүрэлцэн ирж завж хэлээгээ гаргаж бисхийн тухай өөрснийхөө сайхан өөхтүүхөө яриад хойч үедээ ямар байсан түүхийг чин үнээр сайхан хэлж ярьж сайхан энгийн яриа өрнүүлж өгөөсөө гэж хүсэж байна. Энэ төвийн зорилго нь бол яг хоо бид нар нисгийнхэн гэж ямар хүмүүс байсан юм, нисэх яагаад дуртай болсон юм, нисгэд хэдэн онд ирсэн юм, ер нь ямар зохиолоор нисгтэй ов заяагаа холбогдсон тухайн үеийн залуус байсан юм бэ гэдгээ сайн тодтогч өгвөл нэвтрүүлгийн зорилго сайн нөлөөлөх юм байна. Тэгээ сайхан чөлөөтэй суугаад сайхан нэг нөгөө хөгжөнтэй хөгжилтэй юмудаа ярьцгааж эхлэе да. Та бүхэнд хүрэлцэн баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ингээд манай боловсрол хөгжөлтэй хөгжлийн төвийн одоо ингээд энэ явж байгаа манай 3 дахь нэвтрүүлэг. Тэгээд энэ боловсрол дээр энэ эхний 2 нэвтрүүлгийн дараа тэгээд энэ ахмад үе иргэний агарын тээврийн систем бид нар болон толгуурлаж ярьж байгаа. Ерөөсөө яг үтсэн юм. Түүнээс бол өшөө одоо 1925 оноос яах юм бол өшөөч ариун их түүх юм гарна. Бид нар бол иргэний агарын тээврийн хэсэг. Тэгээд ингээд иргэний агарын тээврийн системд ингээд дараагаар ингээд өгсөөл зохих шалгалтчулгөө өгөөд ингээд нисгч гэдэг мэдлэгийг сонгож аваад өдий зэрэг юу болтол яваад нэг байгууллага нэг төрлийн мэргэжлэр өчнөө олон жил хүний амьдрал тодорхой хэмжээгээр ингээд яах юм бол 60 гэх юм бол их юм шиг санагдаж 10-20 жил бага юм шиг санагдаж байгаа бол өнгөрсөн түүхийн холбооноос ингээд харах зэрэг нь бол чамгүй их хугацаа нэг хүнийхээ хувьд бол энэ иргэний агарын тээврийн системийг хөгжүүлэх цааш нь одоо дэлгэрүүлэх өшөө тэгээд энэ шинэ парк шинжилтэн дээр одоо төрүүлэн одоо ингэж суралцах өөрсдийнхөө хүч бололцоо мэдлэг боловсрол дадлаг туршлагыг ашиглаж одоо энэ улс их орны хөгжилд тус нэмэр болсон орчин үеийн техникийг эзэмшиж энэ тэргүүнийг нэг баталж байсан мөн өөрийнхөө мэдлэг боловсрол нислэгийн дадлаг туршлага энтрээ залуучууд сурган юу өвлүүлэх ажил энэ төр нэлээдгүй чамгүй их ажил хийж өөрсдөө ч гэсэн одоо ихээхэн хэмжээгээр боловсруулах тал дээр их үр бүтээлтэй ажиллаж исэн улсууд их байгаа. Тэднээс нэг төлөөлөл нь бол одоо энд хүрэлцэн ирсэн байгаа манай 3 говьят нисгэгч. Одоо ингээд гуруулаа инженер нисгэгч өчнөө олон шавтай өчнөө олон Монголын иргэний агарын тээврийн системд нисчихсэн сүүлийн үеийн онгоцууд бол нэлээд чадамгаа одоо юутай нөгөө мэрэгжлийн төвшин болон нөгөө одоо чанарын шаардлага гэдэг бол арайч тэгж хэлдэг байх. Нөгөө шаардлагын төвшөнд ингэж хүрсэн жил болгоно л одоо экологийн болон ясагийн шалгалтуудыг өгч жил болгоно мэрэгжлийн хүмүүдээ ингэж явсаар гадаг ингээд олон түмнийхээ дунд хийсэн ажил бүтээсэн үр дүнгээрээ Монгол улсын гавьяат гэдэг эрхэм цолыг хүртсэн 3 хүнийг урьсандаа бид ярих таатай байгаа. Ингээд энэ нь бол ингээд цаашдаа бол хөдөлмөрийн бааtruуд, гавьяатууд Монголын иргэний агарын тээврийн системийг үүсгэхэд анх одоо хүчин зүтгэж ирсэн ахмад буурлуудаа одынхаа үгийг сонсож юугийн түүхийн яриулж ингээд байх нь бол манай энэ боловсрол нэвтрүүлгийн үндсэн гол зорилтын нэг байгаа. Та бүхэн иргэний агарын юу нисгчдийн мэргэжлийг эзэмшээд одоо ингээд гавьяаныхаа амралтанда гараад ингээд өчнөө олон жилийг ингээд өнгөрөөд энэ хугацаанд та бүхэн анханасаа л гарахтаа одоо юу онгоцны зурагтай хүнжил нөмрөл би нисгч болно гэл тэгэл тэмээн дээрээс нар ойрхомж гэдэг юм уу тим энэ зэрэг дуулаад энэ гэж явж байгаагүй байна. Гэтэл одоо тэр үеийн бүтээгдэхүүн сургуулийн хүүхдүүд ямар байсан тэр жумаар явж байгаа л ингээд анх сургуульд яваа. Ямар одоо шалгуураар одоо өөрөө сонгоо эсвэл одоо ингээд сургуулийн захиргаач юм уу эсвэл одоо ингээд шалгалт шүүлэг өгөөд ингээд нөгөө хуурин дээр нь тэгээ таарчуу ингээд нисхийн сургуульд яаж яваа. Ингээд ер нь ямар улсуудтай тэг хамт нисчээ.
Тэгээд ер нь яаж ингэж одоо өөрийнхөө энэ мэрэгчлэр одоо дэвшиг бишэлэн хоёрын юу хоёрдоос ч байсан онгоцны дарга боллоо, багш боллоо, 24-ийн хоёрч боллоо гэдэг юм уу тэр тухайн үед чинь тухайн үед энэ тэр залуугаас өдний хүртэл байх хугацаанд өөрсдөө тохиолдсон одоо дурсамжтай үйл явдлууд тийм одоо болцсошгүй одоо эрсдлийн процент өндөрсөн тийм тохиолдлууд эсвэл одоо биднээс энэ дунд одоо ер нь маш их байдаг дөө. Одоо анекдот тийм ээ. Онгоотой үйл явдлууд нааш цаашаа одоо ингэ юм. Тэгээд юу арин гавьятаас эхлэх үү. За та. За би өмнөгийн тэр төвийн 10 жилийн дунд сургууль гэж ганцхан 10 жилтэй хэлж. Тэгээд 75 онд төгсгчлээ шалгалтынхаа хагасыг өгчөөд тэгээд нэг дараагийнхаа шалгалтын нэг консультац гэж явдаг байлаа шүү дээ. Консультацаа нэг 2 өдөр тасалчихад хүрээд ирэхгүй юу. Тэгээд ер нь бол нэг одоо дотоодод багшийн дээд мөс гэл одоо ерөөсө тоотой хэдүүлээ шүү дээ. Хөдөөж хүнд байдаг. Яг ер нь би бол нэг одоо нэг багшийн дээд юм уу нэг юунд л нэг физик математик талаар л орё гэсэн бодолтой байжсэн байхгүй юу. Конкурс өгч үзэндээ тэгээд бүтгэж юм өгч мөөс. Манайхан ч нөгөө хөөхөд цөөхөн болохоор сурлага их сайтай өрсөлдөө ихтэй байж байсан. Тэгээд нэг 2 өдөр консультант тасалчаа өрөөд ирсэн чинь манай анги хөөхдөд чи яач ба яасан гэсэн. Цаа чин гадаадын нисхийн дундаа хөвөр ирсэн. Хүүхдүүдээс санал авсан ч ерөөсөө хүүхдүүд тулгамдаад ерөөсөө юу ч хэлж чадсан. Одоо ч тэр хүн чинь нөгөө юун дээр байгаа. Чи өөрөө хэрвээ сонирхчихвэл эсэх бодол дээр байж байгаа гэсэн. Тэгээд одоо манай Эрдэнэ төгсөн шүү дээ. Эрдэнэ төгс манай параллел анги л да. Нөгөө анги. Тэгтээ би тэр чин тэр булган цумд бас 6 7 дугаар ангид нэг ангид байсан. Дотгоороод хамт байгаа ангид. Эрдэнэ төгсдөө хоёлаа очлоо доо. Тэгсэн нэг хүн сууж байна тэд турандаа. Буудлын дарга биер байгаа байсан тэр үед. Тэгсэн зэхав сүйд мэтгэд тэр нэг очирд орж байгаа манай гавья техникч. 2 3 хонцсон байхад ерөөсөө хүүхэд очих гэсэн. Тэгээ би тэрийг нөгөө очирд орж байгаа чинь за хэдийн шалгалт өгсөн ямар өгсөн гэл бүгдийг сонсчихоо зайлг босоодох нэг эргээд ингэж жаалгүй шинэ нэг эргээд гэдэг. Манай Эрдэнэ төгсч жоохон шүү дээ өөрхөн нуруугаар жижиг. Чөлөөтий 48 дөрөлддөг байсан чинь. Тийм ч одоо жаахан нуруу жижигтэй юм тэгэл намайг хэлсэн аль нэг үгүй энэ ч одоо ямар ингэ колотоггүй онгоц монгоцоо бүтээчгэр ч юм уу гэсэн юм ярьж байгаа шүү. Тэгэл хоёлын дээрээ бичүүлчихэл орсон тэгээд тэгсэн бидний араас 10 хэдэн 14 5 хүүхэд болцсон байсан бид тэрэг очсон байна. Тэгээд тэрнээс нэг шалгалтын нэг өгсөн шалгалтын дүнгийн харгалзаал нэг 4 хүүхдийг аваад одоо нэг нь манай чөлдөмж явсан шүү дээ. Борт механик болсон. Тэгээ нэг нь хөрхөө Улаанбаатар тэрээд нэг Орос хэлний шалгалтанд хариулав математик төрчлөө унчтай. Уг нь тэр их сэргэлээ өгдснээс ч болсон. Юун дээр биеийн тамир юм уугаар их мундаг. Тэгэл тэр ч одоо нэг гадаадын нисхийн дунд гэхэр ямар онгоцон дээр нисэх бүү мэд. Тэгээ бодохдоо бол одоо нэг стревитл зөнөөгч онгоцны нисгчл болох юм бол гэсэн юм бодож байгаа байхгүй. Тэр иргэнийг цэргийх гэдэг ялгаа болгож мэдэх юм байхгүй. За тэгээд Улаанбаатар дээр явах. Тэгээд нэг шалгалтаа өгөөд бас нэг тэнцмээр болоо. Тэгээд нэг тэр шалгалт өгч чинь нэг бүр тэр ч одоо улсаас бодлогоор боловсон хүчин бэлдэнэ гэж 30 хүүхэд одоо манай оюун болд. Анагаасан дөрж амгалан өтөрч бүгдээр нь шүү дээ. 30 хүүхдээс 15 нисгч 15 техникч одоо бэлдэнэ гэсэн тийм төлөвлөгөөтэй байсан юм шиг байна. Тэгээд тэр үчи өдөө орон нутаг ингээд доор нот өмнө гов хөвсгөл гов алтай тэгэл ингээд Улаанбаатар гэдэг ингээд баахан хүүхдүүд атсан. Тэрнээс тэгээд нэг цөөхөн нисгчээр нэг 4 хүүхэд Ерсосын техникчээр нэг 2 хүүхдийг бэлтгэлгүй явуулсан. Би бол тийм Орос хэлтэй айхтар сайн байгаагүй л тэг яг үнэ. Тэгээд эднэр маань нэг Эрхүүгийн бэлтгэлд үлдээд ингээд нэг жилийн ялгаа гаргасан байхгүй юу? Тэгээд ялгаа гарсан шүү дээ.
Түүнээс одоо бид нар чинь ингээд нэг ерөөсөө нисхийн сургуульд анх явсан гэхээр 1 л оноо. Тэгэж явж нисгчийн одоо Омскийн нисхийн дунд сургуульд очиж бэлтгэлгүй очсон хүн чинь нөгөө хичээл мичээлээ чи ер нь ойлгож байгаа байхгүй шүү дээ. Нэг 2 сар бол ерөөсөө бүр хөгийн юм явж байгаа юм шиг. Чихнэ хийж байгаа. Тий. Тэгэл тэн дээр ч одоо жишээ нь айгүй бид нар чинь нөгөө онгоц өнтөр буудцсан. Багштын хичээл зааж явахдаа онгоц буудалцоод ширээ дагуураа ингэсэн тэдийн тэд. Гişчээ тий. Тэгээс үлдээ хавд чинь нэг тэгээ эн чинь ер нь хичээлээ хийхгүй л болохгүй юм байна. Гэтэ яг нэг сонирхолтой хичээлүүдийг болохоор дор нь ойлгоод нөгөө тэ чинь гайгүй одоо нөгөө симулят үжтэй нөгөө иш төрөмнө онгоц өдөртлөх юм тэр. Тэр мэрийгээ бол ячнаа та тэр. Нөө нэг тийм юуны хичээл тэр чинь яг сонирхгүй одоо тэр явж байгаа тэгэд нөгөө хилэг уусч яах вэ тэгээд. Тэгэл дараа нь яах нэг зачаад өгсөн бол нэг шүүл өгс тооцоо. Тэгэд нэг 2 жилээр шууд бэлтгэлгүй 2 жилээр сураад төгсч ирсэн. Төгсч ирээд 77 оны 9 сард төгсч ирээд ихээр төгсч ирэхэд одоо ч хэс гэдрээ талтай хуваарлагдаж байгаа юм чинь. Йоо танд чинь одоо шууд л нисэх юм л бодож байгаа шүү дээ ерөөсөө нэг төл чинь. Чи ирэхээр чи яад тийм нөгөө тэр чинь сэрэгжилтийн бэлтгэл хийлгэн одоо нөгөө улс төр юу намын нөгөө янз бүрийн хурлын юм уу тэр материалыг судлан үзэн тэмдэглэл товчлол тийм бүтэн сар болж байгаа юм чи. Үгүй нисмээр байдаг. Нисэх. Тэгээд сүүлд төр чинь нэг бүтэн сар гарan болж гол 10 сарын 4 гэхэд тушаал гарч байгаа юм. Тэгэхэд манай жанар багш одоо ч хойс гэдрэлийн дарга. Одоо жанар багш нь бол манаас 25 ах шүү дээ. Тэгнь. Тий. Хошууцалтай харахад чинь зүгээр аймаар сүрдмээр. Бид нар чинь тэгээд одоо ч хойс гэдрэл чинь ер нь 80-90% залуучууд байсан. Тэгээд тэр олон залуучуудыг авч явж чадчихсан манай жанар багш л монтог хүн гэж ядчихсан. Үнэхээр одоо бүр нисгчээсээ гадна тэр хүнийг удирдах, ажилуулах, тийм ээ, зэмлэх тэр арга ухааныг бол ерөөсөө бүрэн эзэмшсэн тийм сайхан мэт шүү дээ. Ярихан сайхан түүх их мэднэ. Яаж ирээд шууд төслөгч болох Оо уу? тэр чин нөгөө манч одоо нэг бахан юуны хичээл дээр нэр дунд гарцсан байхгүй юу? Удаа нөгөө эхний одоо нэг хагас жил юмугаар хаарчдаг нөгөө бэлтгэлгүй очсон нөхдөө чинь тэр нэг тийм нэг туслах чанарын тийм юмнууд дээр бахан 3 хаалгацсан. Гол хичээлүүд дээр тэгээд нөгөө сайн онц нислэг юу гэдэг. Тэгээ нөгөө метро генерал, санчутер генерал тэгж байгаа. Би тав ингээ бүгдээр ингээ нэг нэгээр нь оруулж дотор хууч өдөрдох төр. Яачлаа. Ороонд оруулаад дипломын үзээ. Ха? Яасан ч хэрэггүй хичээл дээр 3 авцээ. Одоо яах вэ? Үнэл юм чинь тэгэл. Тэгээд нөгөө өөрөө бас өөрхөө тэр амьдралын тим үзсэн болохоор. За та нар араас чи янз бүрийн хэллэм таталсан байхгүй үз? Байх юм бол үннээ хэлээрэй гэж байгаа юм чинь. Одоо орос ихнэр авах юм биш үз гэж байгаа байхгүй. Тий. Асуудлыг өөрөө ойлгох учраас тэгэл байхгүй аа л гэсэн. Тэгэл нөгөө 3 болон гэнэ гэж 5 болон гэнэ гэж бүр нэг нэгээр нь одоо газрын дараа генерал хүн авч уулзж байгаа шүү дээ. Нэг дунд сургууль төгссөн гэдэг курсант тий. Тэгээд чи нөгөө дундтай төгссөн нөхдүүд нь багцлагч өгөөд сайн төгссөнд нь одоо манай Батмөн хонтор чинь дэслэгч яваад тэгэл нэг нэслэгийн дадлага аваад гарч ийлдэт. Тэр нэг инээтэй яасан чинь манай Баямаг орохт нь тэгсэн юм. За өмнө орос хэл хэр сурах гэсэн. Ер нь дайггүй шүү гэсэн. Генерал яг. Тий. Батав генералын өдөөс. За тэгвэл гарын 5 ороогаа нэг нэрлэлчтэй гэсэн баг. Тэгээд ямар сурсан тодорхой гэж. Нөгөө ямар юм блэ хатагуудаа чимх тавас гэдэг шиг юм бол бодож явахгүй юу. Та ирээд ер нь аль аймагт эхэлчихсэн. Ойшоо хатад эхлээд 6 сард ниссэн. Тэгээд 78 оны 4 сарын 20-доор 17 төлөв 17-8-нд тушаал гараад хөвсгөлийн нисэх худал руу яваад.
Одоо манай чойжилч налахаас ирсэн. Буудлын дарга нь осорж юмс дарга. Техникч Баттолго ингээ бид дөрөв зэрэг тушаал гараад. Тэр 002 гэж онгоцоор чойжогийн одоо гэр нь ачигдж байгаа юм да. Нэг диван одоо юу хилээ нэг тийм ойр цорын тийм онгоцонтой аччихсан тэгээ явчихсан. Тэгээд яг түүмэртэй дэржил. Тэр эрчмийн нур өнтер чинь ерөөсө тэрээр ерөөсө Улаанбаатараас гараад хөвсгөл ороход замдаа төрчнийг болгонд бол яалаа. Тэгэхээр тэрээс тэр чигээр яdur ерөөсө урагшаа хараа авахгүй утаад явчих واخгүй. Дараа нь Батчлаа. Манай дүүргээ Батчлаа. Батчлаа чаахтар хашир юм чинь. Доошоо хараад явах. Ингээл доошоо харчихлаа. Тэгээ өсгөл ташиж нэг яг ихний нэслэг Батчлуутай хийчихээ. Дараа нь хошаан багштайгаа цагаан үр явлаа. Тэр нөгөө юмг битгэхгүй шүү дээ. Уг нь бол энд чинь нөгөө жанар өгч газрын бэлтгэл гэж мундаг хэлэгдэг байлаа шүү дээ. Ерөөс бэгөө. Тэн чи яад энэ хошаан багш. За хүнээс уулгах гал гэл. Цагаан үр явсан чинь нөгөө нэг хуучаа ирдрам төр хөдөх. Модны яруу. Тэ модны яруу. Тэгэл очиод яасан ч өмнөөс л ингээл мод нүүрэн дээр тулаад тачих юм шиг. Яа уцрын цаа энэ мод руу орлоо. Ингээ ордын бахта гэсэн нэг битгэд онгоцсоохс чинь. Эс нөө авашангаа чинь тэгэхэд чинь 59 онд нисгч болсон байдаг лөө. Тий. Танаа тэр хамт болсон байна. Танаа чинь 60 он байлаа. 60 он хөл. Хошин дараа 59 он. Тий, 59 онд нисгчуд гэдэг чинь 58 онд хан мань төрөх чинь хоош ямагч чинь тэнд нисгчүүлэх замаа эхэлцээ юу гэсэн үг гэсэн байна. Тий. Тэгэл нисгтэй холбогд гацтал байна шүү дээ, тий. Тэгэж явж ижил зүгээр одоо баг тийм тохиолдлоор юм уу тэгэл яахав тэгээд сүүлд нь өөрсдөө удирдлага хамт явсан сайхан хүмүүсийн дэмжлэг сайн багш нарын ач буян ингээд энэ бүхэнд яхав тэгээд өөртөө нэг бас жаахан шармаагаал ингээл тэгэл хаана 24 гээл сүүлдээ банк 727-д одоо хайр бас 37-67 гээд нэг юм 6 төрлийн онгоцоор ниссэн. Тэгэхэд чинь одоо энэ оюун бол тавид тэр чинь 10-аад удаагийн курс тамт явсан ба. Нисхийн зургалаас нь гэж эхлээд тоотох юм бол. Нисхийн зургуулаас хэл ааны дарга 24-2 24-ийн дарга 24-ийн багш 27-2 27-гийн дарга Airbus-ын курс дахиад Airbus-ын дарга багшийн курс гэдэг ингээд багаас нь л шүү дээ. юм Багаас нь л шүү дээ. Тий. Одоо шууд 37-оор л гарчих гээд байна шүү дээ. Тэгээ одоо ч залуучууд чи ер нь баг 37-оор тэгэл баг айгүй шууд дарга болчих гээд байгаа гэсэн. Тэгэхээр систем үнэхээр сайн бэлтэж байгааз. Үнэхээр юу та. Тэгж бэлтгэл одоо алдаа малдаг. Жод гэдэг юм чи суурай сайн сайн 2-3 жилийн онлайн бэлтгэлийн суур байна. Одоо тэгэл одоо саяын энэ ариун баян ярьж байгаа юм бол яг л давтагч. Одоо би бол сургууль дээр яг 18 жил А2-ын 2 дуурнаас А2-ын дарга А2-ын багш 24-ийн 2 24-ийн дарга 24-ийн багш 26-гийн 2 24-ийн дарга мөртлөө би 26-гийн 2-оор нисэлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр 26-гийн дарга 24-26-гийн багш харин 30 дээр намайг харин 2-оор явуулаад дараагаар тэрэн тэр нэг арай дэвшилттэй. 2 доор шиг тэгээд 27 морнолоо гэж явуулсан. Өндөрөөр хасагдана байна гэж байгаа юм гэсэн. Тааш нэлээд өндөрлөг шин. Гүрээгүй энэ чи яах вэ? Бид нэг метр 84-тэл байсан. Гэтэ иргэнийх чинь бол одоо онгоц чинь бол харьцангуй зэргийнхийг бодвол гайгүй шүү дээ. Кабины хэмжээ нөгөө багтаал. Манай ямаар цэн Баатар хүнтэр багтаад байгаа юм чи би бол гайгүй. Зөвхөн багтахгүй нааш ярьж ирсэн гэж сорог байдаг шүү дээ. Яг ч тэ юунд ямар нэ юуны тэрний эсхийг хэлбэрэс тэр нөгөө нэг кабины арзмарын бэрхшээлтэй байж байгаа тэгээд иргэний гарын дээр хэлсэн. Тэгэхээр бас л аан хоёр дотор ч бас л нэлээд ядарч байж ингэж хоош нь тэр чи юутай холбоотой юм шүү. Байсан юм шүү. Катапульттай. Катапульттай холбоотой. Катапультаар нөгөө шитгэхэр хөл гараа гимтэж гээд байдаг. Тийм нөгөө өндөр хүн чинь.
кабин араа бага гэх табл төр шийдэгдэхээр нөгөө хэрэглэлийн самбар доогуур нөгөө хөлнийхэн юуны орсон учраас өөд очиж. тийм ингээд тэр их бэрхшээлтэй учраас бас Та чинь нисгэд 80 оны ихэр ирсэн үү? Гэр чинь. Улаанбаатарт 84 онд ирсэн. Энэ 48 дэх чи хэд онд ирсэн бэ? Энд чинь 90 онд. Гэвлээ. Бүү 90 оноос өмнө үү? Гүгөө. 48 шүү дээ. Оросын янд саарл доо. Тийм. Оросын саарл чинь 92 онд орсон шүү дээ. Үгүй. Одоо би одоо андуураад тийм үү? Намайг л 10 жил байх чинь та чи энд Саар чи 90 оноос өмнө чинь баг монголчууд байдгүй байлаа шүү тий. дээ. Тий 90 оноос хойш Та чи эхлээд 35 48 дэрэг үү? Гүгөө. Энэ хаа дөрөвдүгээр гудамжинд би нөгөө хэний чожиг хайжууд нүүж ирээд. Чожиг жоо. Тий. Тэгэхээр танд таныг анх яаж харсан гэхээр энэ нисхийн дэлгүүр та даваа мавта карантертэй үздэг байхгүй. наагрт. Тий. Агруудтай манай нутгийн агруудтай. Энийг ариун ингээд энэ ширтээ залаа гэдэг. Тэгээд яг та ганц юм бол гойс юм нөгөө хэд авах гэсэн юм уу? Тий. Үгүй үзэл. Энд үз. Тэгж би ариун уяхаг анхаарч ирсэн. Оо өндөр бор залаа. Симбэр. Ахлаа тэслэгч байлуу. Яалаа тэгт бас цэргийн хувцастай үз. Би тэр 90 оноос өмнөх л гэж бодоод. Тэр чи 90 оноос тэгвэл өмнө нь л дээ. Цэрэг их гэхэр чинь 86 онд бид нар чинь форм солисон юм чинь. Тэр чинь бас хөөцөл нөө муур болгоно болж тоглоолох. Өөрхөн нөө хэдэн зал очоод. Тэгчихэл би анх ариун уяхаг харж ирсэн. Их өндөр хүн байсан. Тэгээд хөөхт байх чинь өндөр харагдаад байдаг гэсэн. одоо тэгээд тэр хэдэн нөхдөч одоо бүгд төрсөн харин залж. Тэглээ. 92 онд нөө 727-гийн курс явах Солонгос руу, Сөүл рүү. Тэгэхэд чин дөнгөж нөгөө юунд аэродрама алба шинээр байгуулагдаад манай хүнд нэг 2 өрөө байр өгөөд энэ саарлд орчиход тэгээ бараг бодолчинд байранд ороод нэг 2 орсон үгүй юу бид нар явчихж байгаа юм чинь. Бүрэн тогтчих чадаагүй. Тогтчод ч байх ч юу байх вэ нэг 27-гийн курс чи ер нь анхны юм байсан. анхны одоо дарга нь төмөр тогоо даргаар явсан дэлгэр сайхан Пернлээ хоёроор оюун болд би болоод инженер нь нацагдорж Жаминжуу Пүрүдо 3 их гэж. Энд ихэд бол солонгос сайн багшилсан биз. Солонгос ч тэгээд одоо заримтай сертификат өгөөгүй шүү дээ тэр чинь. Нэлээд чанга байсан л гэдэг шүү дээ. Одоо чангаж байгаас яхад дээ тэр чинь нэгдүгээр одоо хэлний бэрхшээл тэр чинь барууны явах нь анхны том онгоц гэдэг утгаараа. Тэр чинь орчуулагчтай явчихсан юм шиг. Амар санаа орчуулагчаар явна манай нэсгч шар. Тэгэл өдөржингөө л нөгөө одоо нөгөө компьютер CBT гэж юм байхгүй шүү дээ. Компьютер based тренинг гэдэг юм чинь байхгүй. Яг нөгөө ном дэлгээл Тэгэл багш нэг өгүүлбэр хэлэн тэрийн амар санаа орчуулна. Тэгэл ерөөсөө өглөө 8-аас ороод 5 хүртэл бүр яг тэгэж хийж байгаа. маргааш тийм их явцсан юм уу? Орчуулагчаар яваад. Орчуулагчаар яваад. Тэгээд тэрний дараагийн ээлжинд хоёроор явсан. Олон их гэж юмсан. Амраа ирсэн, амраа хоттойгоо манайх нэг байранд байгаа. Оо, амар ирсэн явуулсан. Энэ ковидээс болоод ирчлээ. Шиг чинь нэг хэсэг байна л гэжлээ. Одоо ирсэн байгаа юм. Ирсэн баг. Оо за. Битээр хаяа нэг хуучилдаг. Тэгэл хуучны юм. Тэгвэл одоо амраа чинь доос хуучны юм ярьчих л юм биш. Аа тэгэн шүү дээ. Одоо залуучуудаа хажууд энэ чинь хуучинтай орлого яах вэ? 50 гарцсан 54 5 хүрчихэж байгаа болсон чинь. 56 юу гэдэг чинь одоо. 66 оныхаа шүү дээ. Амраагийн төгсөлт чинь одоо мөгчр дорж намжил сайтын дөр баггүй юм. 89 оны төгсөлт Кироград. Кироградын баг 3 туу. Дөрөвдөх нь. 3 дахь нь Ганбаатар ганцаараа. Үлэрүү. Тэгэл 27 ч нөгөө 57 бүтгэхэ болол ерөөсөө нөгөө туудаар явж ирсэн бараг бүх хүмүүсээ 27 руу шахаж 4 ээлжээр сургасан ба тий. 4 ээлжээр сургаад туудаар цөөхөн хэдэн хүн яшаал хамгийн сүүлийн 4 дахь ээлжинд оруулаад тэгэл өөрхөн эдэнт ч туугаа буцаалаа. 93 онд буцаалаа. 93 онд буцсан. Би чинь туугаар нэг 2 жил хагас орчим эсвэл тэгэл буцсан шүү дээ. 92 онд Бэлгийн эхний 30-нд 27 ирээд 94 онд нөгөө 10 36 37 2 ирсэн баг.
Тэгэл тэр гурвч бас их ажил хийсэн тий өөр. 37 хоёр чинь наашаа ирэхэд манай курс төгсөж ирсэн үү? төгсөж ирж ирсэн шүү дээ. Би лав зарчигчээр ирж ирсэн. 36-гийн одоо хэн төмөртөгөө нацаг дөрж алгаа бид дөрөв авчирч ирсэн шүү дээ. Тийм үү. Гэсэн чи 37-гийн Бат Эрдэнэ хэн бэлээ авчирсан чинь нөгөө замдаа нөгөө стап трим нь ажиллахаа болоод Бээжин дээр буцсан байхгүй. Энд церемон авах гээд хүлээгээд байдаг. Аргамж. Тэгвэл би чинь гацаагүй ирсэн чинь тэгвэл чиний онгоцон сууж ирсэн юм байна. Тийм л байна. Тэгвэл энэ Бол тагч одоо яаж яваад ер нь сургуульд орсон юм? Би чинь бол манай авчин дорн таймгийн булан сумын уулан. Дорн таймыг төрсөн гэж. Манай чинь 75 онд 10 дуурайн төгсдөг жил. Чинь одоо яг адин мөрийн бид нар адилхан байна. Иргэний нисгээс эндээс л тийм бодлого явуулсан байна. Энэ жил 15 нисгэж 15 техник бэлтэн сургууль явуулна. Энийг гэвэл одоо бас аймагудаас хөх тавх тийм үе анхны шахуу бид нар хөдөөний нар болж бодож байгаа. Дортой мч чинь манай инженерийн төс нарман тахах шүү. Тэр Ахмад байсан. Нарман тахгүй очиод тэгээ сургуулиудаар явсан. Дорнтой аймгийн чинь 10 жил тэгж чинь 2-10 жил тэгсчихлээ. Баян уулд 1-10 жил тэгсчихлээ. Сумаас очиж авсан. Сумд очиж хүртэл авсан байна. Тэр ч бас нарийн үзэж байгаа шүү. Тийм л юм. Манай Балжин дамдгийн дачлага чинь Баян уул сумаас 10 жил. Бид нар төв 10 жилээс. Тэгтээ юу яагаагүй байсан. Цаг хугацааны хувьд болохоор 10 дугаар төгс болоогүй бид нар. Ирт очиж. Тэгээд ирт очиад хүүхдүүдтэй уулзаад мөнгөний сонирхоод хүүхдүүдийг аваас өөрснөө ирүүлэн юу гэдэг энэ дээр нам жоохон баримж аваад тэгээ шууд ам аваад за зөө боллоо шүү. Одоо ингээд 10 дугаар төгсөөд юунд орохгүй шүү та нар. Тэр нотор өөр ярихгүй шүү. Конкурсанд орохгүй шүү. Улаанбаатарт ирээд Улаанбаатар чинь нэг тэр үе чинь Иркутскээс ирж юу авдаг байлаа шүү. Полиндед дээр шалгалт авдаг. Тэр нь бид нар одоохондоо элбэтийн шалгалт гэж юм байна. Энд бол конкурс болдог байсан. Тэгээд бид нар чинь 3 дугаар ангиа төгсөөд конкурсанд ороогүй. Наашаа дуутахын хүлээж байгаа. Тэгээд энэ төрөйт ирж байгаа. Бид нар чинь доос 7 сарын 12-нд ирж ирсэн шүү дээ. 7 сарын 12-нд та нар 7 сарын 12-нд хот орсон байна шүү. Гэхдээ бүр Улаанбаатарын онгоцонтод бол нөгөө юм нэрмэрийн дэвчсэн. Тэр жоо тэр нисгэж шалгалт тэнцэг бол тэгээд тэр жилдээ сургууль болдог. Яг болдог. байсан мэдэхгүй байна. Асал асуудал гарах ба шүү дээ. Тэгээд асуудал гарч ирж байгаа. Хамаг конкурс дуусчихдаг. Тэгин. Тэгэхээр энэ чинь тэгээд бид чинь Улаанбаатар үзээгүй. Нарны онгоцонд сууж үзээгүй. Тэгээд энд бууж ирж байгаа та. Тэгээд политехникийн дэд сургуультай шалгалтаа өглөө Орос өгч нэрээр шалгалт авсан. Тэгээд хуваар гараад л бид нар чинь энэ онгоцон сууж байгаа шүү дээ. Юун дээр цэргийн госпиталь дээр чинь цэргийн госпиталь дээр чинь бүгд дээр яг хугацааны хэрэгжих бүгд дээр яс үзээд тэгээд явсан шүү дээ. Хойно очиод ахаад эрүүл мэндийн үзэлгээд бид нар явсан. Тэгээд Тэр госпитал дээр эрүүл мэнд үзэхэд нөгөө сувган авч байсан билээ шүү дээ. Манай нутгийн сүүлд нөгөө улсын начин болдог тий эргүүлдэг энэ бүр нөгөө тэгээд эрүүгээ сайн наа гэдэг аахгүй энэ игэмрэг. Тэгээ би нөгөө хүнд эрүүлээд байсан юм билүү. Наа гэж ах чи эрүүг ч хугашаач гэсэн. Тэгэл хэд сенсортл эргүүлээд тэр чи хэд эргүүлдэг чилээ 15 мав эргүүлдэг лөө. Тэгэл босчраа за наашаа явах хөр чин зарим нь ингээд зүр тийшээ л явдаг шүү дээ. Тийшээ ч бол хаашаа. бидний нас ингээд мангар орой шийтэй. Тэгэж юу яаж ийсэн. Мань насараа гайгүй жаахан баримжаатай очсон байлгүй. Ер нь жоохон барьж байгаа юм шиг үлээ. Араш нэг унцдаггүй. Араш нэг юм юунаас нь цагнаас нь гараад явчихдаггүй. Тэний өршлөг яваад очсон чинь тэгсэн чинь. Тэр бол тэнцвэр шалгаж шүү дээ. Тэнцвэр шалгаж байгаа. Маш нарийн шалгадаг байсан шүү дээ. Чам бас. Бидний шиг зөөхгүй юм одоо гэршиж ихний аппарат ч юм уу эдгийн за тэгээд тухайн л хамгийн дээд зэрэглэлээр л шалгаж исэн баг. Ер нь их олон хүн тэнцдэг хасагддаг юм да тийм ээ. Нэг 5-6 тэнцвэл ер нь их байдаг шүү дээ. Яг нэг чинь ялангуяа сургуульчдын хаач ихлээр хамгийн дөрөв хичээл эрүүл мэндийн үзлэгээр орно. Давхар энд орсон ч гэсэн. Энд орсон. Бүгдийн агаас нь ихлээр дуусчихна гэдэг. Тэгэл ер нь тэм чин
гадаадынхнаас юу Монгол байсан. Омсгч одоо хаалттай хөтөлдөг байлаа. Бусдын дандаа Оросууд. Яг Батмонхгүй дуурвчин хамт яваад хамт ирсэн. Энэ Батмунх дагуу. Манай Тий. За. Батмонхт. Аа, Баямөнх чинь болохоор Нахан шунгаар гэж араас ганцаар авчихсан. Одоо хоёр яам болох гэдэг чинь бид нар ч батлаа болсон. Хин чинь тэг. Сүхэ болохоор өөрхөө энэ Кишневийн бэлтгэл төгсөөд очсон 6 нөхөр байсан байхгүй. Тэрнээс ганцаараа үлдсэн сүхэ. Нөгөөдөл нь яг нэг орос хэл мэддэг гэж шоуда зарим нь вилаар тоглоод тэгэл буцаж яваа дараа жил эднэртэй. Манай Баатар Баатар Ардна Чука Одонхүү нэг нь ган төмөр. Батманууд ирж байгаа. Тий ган төмөр ирж байгаа. Та чи ирээл бол ер нь бас лар нутг руу нэг ихний 3 жил явна шүү дээ. Тэг нэ. Ерөнхийдөө Хойно сурч явах чинь 100 амрдгүй байлаа шүү дээ. 100 нийтлэн гараа явчих. Одоо тэр их шиг өвөл хичээлээ үзэн. Оюутнууд амраа явчихна бид нар үгүй. Бид нар бүр 11 10 өвөл усны шахуу хойно төөхөө хоног амраад ирчихдэг. Тэгээд намар. Тэгээ өвөл бас нислэгтэй хойно. Тэндээ нисэх орнууд. Тэ нөгөө лиж зүгүүд ниссэн шүү дээ өвлийн нислэг гэдэг. Халаачисэг гэдэг. Оо майхантай гарсан бүгд дээрээ тэгээд зунжанга. Өвөл аан хоёртаа лиж хийчихдэг байхгүй юу? Шөнө ниссэн шомууланд байруулсан сайхан их үзнэ. Үнэхээр практик дадлага сайтай байсан учраас тэгэл. үздэг юм аа үзэл гол хичээл нь нөгөө практический аритмик яг 18 баг. Тэгээд дараа жил наан хоёрын практический аритмик үзэл аан хоёр тэгээд төгсөн. Тэгсэн чи яг 18-аар яг нисэл нэг ганц хайрцаг хийгээл тэгээ маргааш нэг өдрөмжлөө манай сургууль дээр нэг яг 18 унтсан. Шүний нислэгээр явж байгаа. Тэгсэн чи яг 18-ын нислэгийг бүгдийг зогсоол. Тэгт нэг их баярлж одоо нэг тэнд хүн онгоц унчаад элдвийн асуудал болж байхад монголчууд бид нар баярлаад юу гэж үйлсэн гэж шууд том онгоцон дээр очиж байгаа. Яг Хүүхдүүд энэ мөрөөдч та дараа. баяр дээр атсан. Тэгэхээр Маш ч хамаагүй тав. яг каранаа чинь юу ингээд нөгөө ингээд цуваас уучдаг юм дээ. Тэгээд ингээд багштайгаа нэг жижиг юм өтер ийшээ ингээд харах гэхдээ тэр толгой ингээд көтөрхөн тул нэгсэн ингэж тэгээд ингээс үж яхад хажууд нэг дангахнаа хурж өнөд бас л том онгоц шиг зоочин доо. Тэгээд тэрээс хаалгаар нурал урагшаа тэр явахц нэг жоохон ерөнхийдөө жоохон өксөр найдах шүү дээ тий. Тэгвэр ингээд явал ямар ч урт юм. Тэр монголч алхаалтын доош суугаал. Тэр чинь тэгээд юу сүүлдээ нөгөө тэр нэг хамтан шатны сургалтын яг карнаны юу програм нь хасагдаад ирэхдээ зэрэг 2 жил юуных 10 сар тэр юм болсон баха 2 жил 1 сар ч юм тий 8 сар гомбо тэгэл би тэр юуг их гайхаад байдаг байхгүй сая ярин бүнд ярьжсэн чинь санаан дээр тэр Кишневийн бэлтгэлийг тэрэн дээр нэг манай энэ юуны удирдлагын жоохон алдсан байж магадгүй. Энд Орос 10 жил төгссөн Орос хэлний унган ярьдаг нэг Орос хэлний бэлтгэл явуулсан байгаа юм чинь. Харин тий. Тийм ээ? Тий. Манай Баатар Баатар маань. Баатар гэдэг. Тэгсэн чинь нөгөө чинь бөөн баяр өгөх нөхөр байхгүй. бөөн баяр болж байгаа үстэй. Амралт болоод ястаа нөгөө бид тоглоод Тэгээ хичээл суухгүй юм чинь тэр чинь. Тэг шүү дээ. Онгойлтой очиод бэлтгэлж явах гэж. Тэр шууд явуулах гэсэн байхгүй тийм ээ. тэднээс шууд явуулах гэсэн. Тэгэхдээ огт Оросыг мэдэхгүй шухан уусаа навьчаад шууд явуулчихаа. Тий. Орос 10 жил төгссөн нөхрийг дэшээ явуулсан. Тэрэн дээр нэг жоохон алдаа гарсан баг. Юм хамгийн байсан нэг тал байдаг. Гэтэл ер нь 80 оны сүүлээр бол эд ачаалттай үед бол нисчихсэн байж та. Тэгвэ шүү Тэ? дээ. Заримдаа гэрт очихгүй нуурд ч нөгөө нэг экологи амардаг байр засчихад ягаа нөө буянтгой хоёр гэдэг дотор чинь тэгэл шөн нэг 12 1 гэж байгаа л өглөө дахиж нэг 4 гэж босоолоо гэл 6 цаг гэл гараа авчих. Дотроо явах ямар боломж явах вэ? Дотроо явах боломж авах нөгөө нэг сэрэг зөөлт оюутны юу гэхэр чинь ер нь энд л тэгэл хонж штэ са. Надад байсан бол тэгэл болддог юм би зүгээр нэг орон дороо төвчүүд жоохон байж байгаа л нэг онгоц буугаал нөгөө нийл сэтэлтэй урдлынх нь юугаар гэрэлэн тусаад хуржиг нь айл ирээд зогсон. Тэгэл тэгчээд л чинь өглөөний 4 цагаас эхний нислэгүүд ингээл явагдал тэгэл. Ер нь хөдөө орон нутаггүй одоо хот хоорондын нислэг аймаг сум хоорондын нислэг бол ер нь хамгийн л их ачаалт. Одоо дорнтгч 2 онгоцтой юугаа барахгүй хинтээ ганц онгоцтой барахгүй хөвсгөл чинь яадаг байлаа тийм ээ.
өглөө Өсөлтсөн өвлөр яваад нислэгээ барахгүй. Тэгэхээр тухайн үед нисчихсэн нисгчнэрийн дадлаг туршлага хийх болчихж байгаа. Нислэгийн цаг нь асар хурцтай. Жилд 1000 цаг нисээд тэгээд ингээд нэг цаашаага дэвших энэ төр юм хүмүүний одоо нэг нислэгийн цагийн үзүүлэлт гэдэг юм уу, хөрөлтөд таач гэдэг юм уу, дадлаг туршлага гэдэг юм уу, наасаа шиг юм хүмүүс дээр нэлээд одоо их төлөвлөлөө. одоо жилд 1000 цаг нисээд байх чинь. тийм шүү дээ. Яа шүү дээ. Тийм ээ. Бид нар чинь 78 он төгсөж чинь 78 он чинь намар оройхон төгсөөд ирж байгаа. Их төрлийн дарга жанал дарга байлаа. Их төрлийн авлагч манай өндрээ. Их төрлийн авлагч дарга байлаа шүү дээ. Сайхан Ахмад. Элбэт чинь энэ жоохон зэргийн бэлтгэл хийчихэж байгаа юм. Тэгээд нэвтрийн дадлага аваад тэгээд дийтл чинь он гарчиж байгаа. Бид нар чинь тушаал 11 сарын 2 оноор гарсан. Тэгээд 79 оны 1 сард өвлийн хуйтнаар тамилтайгаад гараад ирчихсэн. Манай Даштваас Батран, манай Намсраж Овсод одоо хэн биш манай баяр хүн сайн мэдэж байна. Баяр хөтэй. Тийм баяр хүн маань болгонд гэж нийт оронтод гэдэг жишээтэй тэгээд Өдөө явна гэдэг нь том завшаа байхгүй юу? яг бид нар төвсч ирээл тэр чинь яг хотод даргын курс итрэл онгоцны дарга болж байгаа юм бид чинь тийм ээ одоо 3 жил 2 гаруй нэртэй яг эдгээр одоо манай Баттурлага манай Гамбатар Готов дарга тэгээд сайн баяр бид нар чинь бүгдээ шинэ онгоцны дарга наан дээр гарч байгаа бид нар дараасан шинэ хоёрууд орж ирээд ингээд л халаагаа гэдэг. Тэр чинь тэгэл даргуулаа дэвших чинь цаг шаардлагатай шүү дээ. Тэгээд тэр цаг хурдан хангаж байгаа юм чи ер нь хурдан даргуулах шүү дээ. Энэ 3 жил орчим нисээд энэ хурдан даргуулж байгаа нь гэж болно. Бас хоёр хүмүүс байдаг л байх. 2000 3000 цагтай болчихж байгаа. Тэгээд тэр дарга болохыг чинь бол бид нэр өрөвдлөгөөд бид бас цагаар шийдэхгүй. нэг мэдхэл Цагаар шийдэхгүй. тэр юуны өмнө гол нисэж байгаа. Энэ удирдлагч нь сайн тэгээд ингээд контрол тавина. тэгээд контрол сайн тамдан тэгээд тэгэхээр тэр чинь их олон дарга нар ингээд нэг дарга нарын хурал гэж Капитануудын хурал гэж болоод ихтэй зэрэг ариун буянг оруулчих. Ер нь нэг жоохон тордод өгвөл болмоор юм шиг байна. За энийг энэ жилдээ өнжөөч юм. Тэр хурлын материалыг бол бид нар мэдэхгүй. Онгоцны дарга нарын зөвлөлгээд бас зарчим байдаг үү? тэр бол өстэй илүү шудрах одоо илүү түүнээс одоо ингээл гараа өргөөл пианер шиг ингээл би дарга болох гэсэн юм. Хинж тийх. Тэгж хийх ч юм байхгүй. Тэгээд үүлэхчгүй. Тэгээд Үүлэхгүй л. тэр би капитануудын журналыг нэг үзэл би яг тэрийг ойлгочихсон. Эсвэл капитанууд шийддэг. Дараагийнхаа үеиг. За одоо 2 3 удаа гараад ирлээ. За ариун буян дээр их үү. За тгий. Энэ арай ингэж байгаа юм гэл шууд дутагдлын яриад тий цаашаалын яриад тэгээд шийдэж гарах. Жоохон факттай бол хойшлогдно. тэгин тий. Энэ юу дараагийн юу курс хүртэл одоо дараагийн курс намар нэг жил хойш эсвэл жилийн дараа болох нь. Тэр чинь тэгэл тэдэн хүн 14 рүү очлоо. Тэдэн хүн 24 рүү очлоо. Тэдэн хүн 24-ийн дарга боллоо. Энэ тэр. За оронд нь тэгнь. За одоо Хөсгөл аймгаас тэрийг нааш нь 24-ийн курст дуудаж оруулна. Тэгэхээр Хөсгөл аймагт 1 2 дугаар нисгч юм нэг онгоцны дарга хэрэг. Энэ бүх юм яг жил тийм ээ. Юусны бодлого мундаг бодлого их нарийн яг зүгээр орёны тухайн үед нэг байсан юм бол одоо доорнот хөвсгөл өмнө говь баян хонгор ховд гээд ориончлоод ойрын аймагуудыг аваад ингээд тэгээ тэрэн дээр яг нэг илүү инженер нэг хэрэл цахилгааны техник нэг багш нар гэж байдаг байсан. Бусд нь бол ерөөсөө яг л таарсан эквач хэрвээ өвдөж болохгүй. Өвдөх юм бол онгоц зогсон шүү дээ. Эсвэл өвдөх гэж байвал нөгөөдрөөс өвдөн шүү. Хоёулаараас явуулаарай гэж хэлэхгүй бол. 79 оны өвөл дорнотод очиж байгаа дорнот чинь нэгдсэн буудлын статустай. Одоо хэдийх Баатар хариуцж байна гэсэн үг. За. Манай Должонгойг мэдэн шүү дээ. Одоо хингэд тэр юм болж байна. Манай Должонгой чинь буудлын дарга. Тийм. Юуны бичиж байсан юм. Би турандаа юм байлаа шүү дээ. За. Ингээд дээр үе одоо манай бүр анхны диспетчерүүд байна гэж шүү дээ. За. Манай очир байна шорьяны багш нар хичээл. Манай Базарга техник. Манай нот. Манай яг хоёр онгоцтой. Аврал ч одоо А2-ын тэгвэл ирд сумлж ээж явах юм. Яах юм? Хойно бас нөгөө таштангуун дээр ярьдаг шиг бензин хийгээл 200 бошин хийгээл явах юм. Яг дундаа тааруулаад сум. Амиргаад юм сумлж чинь.
төвд байнгын сумлгаатай. Тэгээд оронд чинь бол бас жоохон хол мос шүттэй шүү дээ. Энэ чинь халахгүй сүмбэр яваад өдөржингөө юм болоо шүү тий. Хойшоогоо 3 сумтай, урагшаага 3 сумтай. Тэгээд Халахгүй сүмбэр чинь талдаа хэд явдаг вэ? 625 билүү. 300 гаруй км болсон шүү. Талдаа 300 гаруй явдаг шүү. Талдаа 300. 2 цаг шах. Тэгвэл яг өмнө юутай адилхан юм байна те. Тэс овооттой адилхан. Ч нэг 200. 200. Тэгээ дондууч нэг 200. Донд Дурдуу. тий. 250 хүрэхгүй 180 Тий, тэгэхээр чинь 350 км гэдэг чинь баг л 2 цаг болчих шүү дээ. маш өтөж нэг цаг явчих. Алхахул сүмбэр энэ төр явах юм бол нөгөө алхахул аймгийн төв хоёр чинь нөгөө дунд нөгөө Монголын газрын зурагч урагшхнаа жоохон цөлхөнтэй дорцсон нөгөө товчлох гэдэг буюу эсвэл ямар нэгэн тийм араа яах юм боломжмуудаа заримдаа хэлийн зурсан дээгүүр ягаад хятад Монгол хүмүүс чинь бас жоохон таарах юм байлаа бас нэг тэр юм чинь хэлгүй байсан тэр хүрээгийн заставын тэр улаан удгийн заставын тэрийн тэргээр бас гарцсан тал энэ тэр яг мэдчихэв нөө шинэ нисэхгүй бид нар яг л хоёр нарны хооронд байсан. Доорн бид нар бол нар 100 м-ийг сайхан ихт гарна 4-5 цаг шахав гарна. Нэг удаа арчир өнөр тэр халахгүй хончаад ванцас ихтчих шүү дээ. Тэгээд явахгүй бол нэг өтөрч одоо холбоогоор ерөөсөө багччихээ тааны манай гарсан уу чинь тэгээд дараагийнх нь нэслэг дуусахгүй. Барин 4 үл өнгөрчээсэн юм бол одоо уулын сайхан цагаан гэгээтэй болцсон бай. Гараад авсан чинь биш ээ энэ араач нараа биш. Буцаад ууч ээж араад болохгүй гэж бас нэг хэлмэдээ уучраас айгүй бас тэр цаанаасаа ч айгүй лакатер дээр харж байгаа асуудал гарах байх гэж байсан тийм. Дорнцын орны лакатрын хяналтанд байдаг. Лакатрын хяналттай байхгүй. Энэ араа иртчих шиг болоо гэж буцаад ууч ээж илэр маа. Энэ араа буруу юм. Хяналт нь бол Оросын цэргийн хяналт байдаг юм байна. Манайх чаран цаанаасаа чаран бас манайх өөрөө нэг юуны Хойчин чалбай секторын лаан хоёр яваад нэг код тараагаад идэл яваад идэх дандаа тэр лакатер ангууд шүү дээ. Сүмбүрт байсан юм. Сүхбаатарын баялагт байсан. Тэд нар чинь дандаа. Тийм нөгөө араас сүргүүсэн бол хайх гэж тусдаа байгаа гэсэн. Тэд нар чинь бас хилийн орнуудаар л тийм одоо урд орнуудаар л одоо лакатрын хяналт дээр хариутай байсан шиг л. Мингийн талд чинь тэгээд л баргал юу заставууд амжаа явчих шүү дээ. Заставуудын нохоо буцаад Хэрвэл дах яаж яваад гэсэн үг гэж. За би Ховд аймгийн Чандман сумынх тэгээд манай аав ээж хоёр Ховдынх ээж минь Баян Төв аймгийн Баян Өнжгөлийн хүн байсан. Тэгээд 10 дугаар ангийг би Ховдод сураад эхний нэг сар сууж аваад манайх хот руу шилжсэн. Нааша. Тэгээд энд орж ирээд 62 дугаар сургуульд байж хагаад тэгээд шалгалт хавар шалгалт өгөх юм боллоо би ч нэг дунд жишээл сурлагатай л юм. Тэгэл явж байсан. Нэг өдөр эгч маань тэгээд одоо шалгалтанд бил наадах юм юм яав чи одоо би ангах эсвэл жолооч болно гэдэг. Өөрөө тэгэл жолооч болно гэдэг. Манайх тээврийн байгууллагын ажилд хүрэх ах. Тэгээд тэрнийг дагаад машин их сонирхноо. Тэгээ нэг юм тэр үедээ л одоо нэг 4 такт гэдэг юм л ойлгодог. Тэрнээс илүү машин барих сонирхолтой юм хөгдсөн. Тэгээд энд яасан эгч тэр дээд сургууль мургуул чамд хэрэг байхгүй. Дунд сургууль ирвэл авдсан шүү л гэдэг. Дээд сургууль орохлоор болохгүй гэж авч нэг нэрэл хаалгацаа авчдیں۔ Хэрэггүй л гэж. Тэгээ байжсэн нэг өдөр шалгалт хичээл дуусаад 6 сард шалгалт өгөх чинь юу болоо нөгөө комс юу байгаа л тэгээд хичээл юу ажилласан чинь нисхийн дунд сургуулийн хуваар ажиллая гэдэг. Тэрүүд нь би ч мэдчихгүй тэгээд тэрний ангийн багшд хэлжсэн юм билий гэж. Тэгсэн чинь чи одоо яах гэж нэг юм гээд. Тэр үед манай аав нас орсон яг эд ажилтай. Ээж нэг тоосхон зовоод ажилдаг. Тэгээ би юу яахгүй юу? Игчээс асуугаад игээд. Тэгээ манайх баян шөнө тэр давхардл үрийн тэнд байдаг гэсэн. Автобусан суусан чи игч таарлтыг. Ингээд гэсэн эргүүтлгээ чи ийм автгүй наадхаа дугаа авч хэлгээгүй л үгүй. Буцаагаал ангийн багш ирээд очлоо. Тэгээд яваад ортол чинь нөгөө багш бай чинь тэгээд заяа игчтэй хүрээд ирлээ. Цаа чинь нөгөө хуваарь чинь аваас 2-3 хүүхэд байна л гэж нөгөө манайх чинь 3 бүлэгтэй 62 дугаар сургуулийн анхны төгсөлт. Тэгээд яг хоёлоо ороод хэлээд яасан чинь л нөгөө ангийн 2 багш 2 хүүхэд ороод ирэхгүй 3 болчихсон.
За ингээд наад гурав аль нэг нь яаж байгаа сургалтын дүнгийн хааж байгаа баалар нь гэдэг гайгууг нь оруулчих гэж байна. Тэгэл үтсэн чи минийх нэг 3.4 ч байлгүй 3.3 ч гэдэг нэг ганцхан нөгөө хоёроос нэг юу баал илүү. За тэр нэг энд нэг гэл. Тэгэл би дээд сургуулийн хөөргөө вахт дундын хөөр авцсан байхгүй. Тэгэл заа нисхийн дунд ямар ч юм мэдчихгүй тэгэл гэртээ ичэл тэгэл ахал нөгөө энд юунд юу тэр их сургууль юу сурч ирсэн. Тэгэл орчуулах нэг юм явлаа нөгөө анги хуваар авах гэсэн. Тэгэл лётны эксплуатаци самолет гэж. За энэ юу гэсэн үг вэ? Орчуулах юм болоод нөгөө чинь хүм мэддэг хаа авсуугаад байх юм гэсэн. Оо наач чинь хэсэг ашиглалт гэж. Ашиглалт гэж ямар ч гэсэн автын ашиглалт гэж чинь инженер механик болдгийг. Тэр механик л болох юм байна. Тэгээд тийм орчуулга гэж өгчээсэн надаа. Тэгээ 16-18-аар тэнцчи бид нар чинь тэнд 6 хүүхдтэй тэнцсэн чи сүүлдээ нэмэгдээд ороод ирд юм байна. Зөндөө бол. Тэгээд 10-аад хүүхд болоод орос хэл юу хоёроор шалгалт авчих. Математик хоёроор. Математик тэр хоёроор шалгалт авчаад тэгээ бас гайгүй өчтдөө юм байна. Нөгөөтг нь орос хэл дээр ч байхгүй. Ямар орос хэл мэдчих биш. Мама папатай л хэлсэн баг та. Тэгээд тэгээ нэг юм юу агаад сургуультай юу агаал авахар болоод нэг 5 хүүхд 10-аад хүүхдээр конкурстэй. Тэгээд тэр дундаас эрүүл мэндийн хөгжлөгээр яалаа. Тэгээд тэнцлээ. Зарим нь дээд сургуулиас унсан шууд ороод ирэх. Тэгээ манай энэ ЦВС хайдаа чинь айгуур сурлах сайтын хүүхдүүд чинь зүгээр шууд дээрээс ороод ирсэн. Тэгэл бид нарыг бүгдийг яалаа. Нисгтээ бүртгээд эрүүл мэндийн хөгжлөгээр оруулчаад санжибүтэг генерал дараа явчихдээ. Тэгээ оруулаад за энэ хүүхдүүд ингээд 10 хэдэн хүүхд авлаа. Одоо санжибүтэг генерал танилцуулж авал дээрт ночроо. Боловсрогчны дараах. За ингээд бүгд ингээд дүндэр маргааж агсаа зогс. Хамгийн доотлол би зогссон. Намхан. Намхан жижиг. За энэ нөхөр одоо жижиг юм арай л жижиг энийг одоо юу 0618 16 ч 18 гэсэн баха тийм юм хуваар төгчил гэж бич мэдчих тийм юм бахлаа. Тэгээд юу асан тэр 0618 болгоё гэж байна. Тэгсэн санжибүтэг генерал бол тэнцэнээс за 99 жишгээс үнд явал наатах. Тэгээд би 12 хүүхэд бидээ явж ирсэн. Тэгээд хүүгийн бэлтгэл өчөж 15 л очоод тэндээс эрдэнэлэг биш үү? Инхүлэг. За. Яг гитар тоглодог манай хэсэг. Тэр яваагаад. Тэр чин асагдаад ирлээ. Хөөгдөд. Бусд нь 14 цаашаа оомсог явахаар оомсогт инхүлэг. Нэмэхгүй гэдэг үү? Элбэг. Тэр чин их атма тэгээд юу хагаад оомсогт очсон чинь дахиад эрүүл мэндээр орсон. Дахиад орсон чинь 6 тэмцээ 6-нд ортог. Тэгээд тэр үуч бид нар чинь 15 уулангийн нисч болгоноос тэр хин манай сургуулийн захирал Дачук гэж хэлсэн тэр хүн энэ Монгол нисгч нар их бэлтгэх шаардлагатай нисгч чинь ахиу техник ангиас нь эрүүл мэндээр дахиж үзлэгт оруулах гэдэг. Тэгээд тэндээс Новосибирск ороод тэнцэнээс нэг 4 тэнцэж ирээд бусдын бүгд тэнцдэггүй. Зарим нь улааныг харгаал улаан гэж хэлээд тэгээд түлч. Тэгээд Москва руу явуулж байгаа нэг үлцэн гэдэг дахиад сургуулийн зардлаар шүү дээ. Тэгээд онгоцоор 54-оор оомсогчдын онгоц буудаг гэсэн суулгаалаа. 3 хоноод ирсэн. Тэндээс ганцхан нөхөр тэнцэл бусдын тэнцэлгүй ирдээ. Тэгээд нөгөөт тэнцэж ганц ирсэн энд манай аймын ухаалд ч юм фичертэй болохгүй гэж хэлээд. Тэгээд тэр хасагта бид зургуулсан. Нэг ангид ороод. Тэгээд Хин зургуул? тэр нь жимдээ баяр сайхан. Талигач болохгүй ганхуу. Ганхуу. Төмөр Баатар одоо энэ жижиг онгоцтой нисэж байгаа. Галсангийн Төмөр Баатар. Батбаяр гэдэг талигач болчдөг. Хөсгөлтэй Дамжиган Батбаяр. Ганс өх. Тэгэл нэг юу тэр ангид очичихвол тэр за энэ юу үзт юм бол ер нь миний талын юу нөгөөх машины юу гэж бас яг тэр ааны хөтлүүч тийм зочид дээр ажилладаг. Тэр нэг ярин нөгөө хэлээ. Яг тэр хэдэ ярин тэр хэд нэг иймэрхүү гэсэн бас төсөөтэй. Тэгээд яасан чи нөгөө баяр сайхан тэргүй чи яахлаар энийг мэддэг байна гэх. Тэгэл манай хөдөлгөөрийн багш Лабанов гэж хэлсэн. Тэр их сайхан хичээл заанаа их гоё. Тэр үед бид нар ёстой харин буй яхан хэлдгээр эхний хэдэн хаагдах хичээлээ мэдхгүй байж дунд хаалгаал. Тэгэл
Тэгээд бид их сурлах сайтын хүүхдүүд бидний их магтана. Дандаа 7 цай зурдаг. Сургуулийн зардлаар Москва хүртэл 7 хоног зугаалдаг гэсэн төгсөх юм. Тэгээ бид нар чинь эдгээр дандаа онцордог хүүхдүүд манай юуны ашиглалтын багш айгүй магтана. Тэгсээр хагаад авч яваа бидний нэг тэгж явж ирсэн. Тэгээ би нисхийн 82 онд төгсж ирээд энд болоод дараагаас биднийг яхад их хурдан дадлага хийлгэсэн. 8 сарын ихээр л дадлага хийлгээ 10 тэгээд хүн шаардлагатай намсраж явах усад ээж байгаа би орно. Тэгсэн чинь л дадлага хийгээл болоод дараагийн шаваад явсан. Тэгээд ард дээр хаана байгааг мэдгүй нэг ангаа хэлдгээр би 70 чи харж байгаарай гэж байна. Тэр цааш тэргээ өвчлээ гэдэг шиг тийм болж явж байна. Тэгээ нэг юм хийлээ болоод дараах хийсэн. Ой тэр ихлээд хинх их үлд. За би юу тэгээд баясаахан би тэр ихлээд явд. Би тэрийг буугаад нөгөө хэд суугаад үсрээд дэсвсрээлээс тэгж ягаал нэг юм бууж ирэл яваад л хэлж байна. Эхний хоёр нислээл гэж. Би тэр гэсэн. За чи дорнд чи увс юу гэдэг чинь. За хоёлаа тэгэл ирээл шууд бууж ирээл энэ чи отрид дээрээс одоо энэ эдний байгаа байран дээрээс ороод төмөлтөөчүүлж яваал маргааш нүглээ онгоцонд. Тэгэл увсад очиад 3 жил очиж байгаа юм. 8 сарын 19. Тэгэл 3 жил. Тайлгаж баярлалаа. Чамайг нэг хэдхэн хоног тэнд юу ана 2-7 хоноггүй 7 хоногийн дараа горж өгөө яваад гэхгүй шүү дээ. Түүний хувцастай ёстой жижигтэй яваад. Тэгэл гомдод баяр сайхан очиж. Жижигхэн явах бол 19 20 бид нар 8 сая дууссан юудан дараа очиж шалгасан саам гарах гээд би хүлээгээд ичээ. Тий байсан. Тий. Тэгээд тэр шинэ хуучин холин молны эдрэгсэн ойлголт бас байдаг байжээ. Тий. 24-оор буугаад ирлээ нэг жоохон залуу байл юу барьсан. Дадлал явах гэж хүлээгээд ичээ. Онгод би юм маяг онгод. Тэгээд саам. Шууд. тэгээд ухтаа нисэж байгаад усаас Сүхбаатар дэржээ өглөөд 85 онд. Тэгээ 85 оны 9 сард би өврөн гад онгоцны дараа гарч. Сүхбаатар тэний өгч. Жамсан гарав. Тий, талаар жам агш юм байна. Анхны шав. Тийм байна. Тий. Тэгээд жам агштай зөгтөж гараад. Би ерөөл тахтаа чинь 88 онд. 88 онд. Би 89 онд шилж шарж ирсэн шүү дээ. 88 он. 87 онд анх танилцчихлаа шүү дээ. Таны хоёроор чинь. Тий, таны хоёроор чинь Урмантах. Тий. Урмантахад аана юу? Америкт байгаа. Оо за. Оо тэнтгий иргэн Чиний урд байсан хүмүүс дараач юм байсан. баасан. Байсан. Тэрний урд Пернлээ байсан маа. Тэрний урталт нөгөөд хин Бас уу. хин Сүхбаатар алтан туул. Тий. Алтан туул чинь надад очих чинь тэнд 2 дуунаас чийдчихсэн байхгүй. Энэ өрөнгө өгсөн баг шүү. Алтан туул өөр ангаах. Би тэгээ 85 онд 87 онд чинь эдний аав манай буудлын дараа байд. Тэлэгч нэмзэрэнгүй. Би тэр зүг нэг буудалд би онгоцны дараа нь. Тэгэл эдний авч хашир юу ан бидний чинь нэг залуучууд Урмат хотер чинь тэр үе чинь нөгөө цолмон спичер мажик гам болт техник хэрэглэн юуны нэг холбооны техникч. Бид эдний чинь нийлүүлэхгүй их харднаа энэ залуучууд эдгээр энэ л толгойд энэ залуучууд энэ аюул ташуулгын эзэн л тэгэл залд нарт тэгээд тэр үед их шаардах өндөр юу байсан л та. Бид нар цог нисдэг тэгэл хөдөө хончоод энэ хожирт мужиртыг онцсон тэгээд бас цаанаас булганыхан хүрээд ирнэ хэвгүй л зөндөөл байд. Өдөр чинь нөгөө Эдэн талын аймгийнхан цугладаг байхгүй юу? 24 хүртэл явж байгаа. Таараа. Хожирт бол том бодол байсан тий. Нөгөө амрагчд хөргөжиг бол одоо чинь дундгоо ингээл хаанаас нэхлээл Төв аймаг дундгоо өмнөгөө Баянгор Арангоо өсгөл болгон бүгд. Тэр нийтлэг газар нэг удаа тийм нэг юу байдаг. Тэгэхээр яг увс одоо жишээлээ увс баян үлгэж тийм үү юу энэ одоо нэг өмнөгөө Сүхбаатар дорногоо гэсэн ийм ганц онгоцтой газар бол бид их том их тайван байна. Ийм тийм сэтгэл санаа өмөрч яана нийлж ярина гэсэн тийм асуудал байдгүй. Энэ л дарга нисэл явдаг тийм. Увсад манан бодтой эдгээр чинь тэнд их яадаг гэсэн юм уу? Цогцойхонтой нисчээсэн цогцойхон даргатай. Тэгээд их сайхан даргаанаа хүчинд дэсэхтэй юм. Цогцойхон даргач. Бас л шодроггүй шүү дээ. Уг нь. Өвсгөл нисэж жагаад нөгөө нөхөн хангалтаар очиод бардуу курсэнд байхгүй юу? Бардуу 2 орны явж байгаад нэг зайц авсан юм шүү. Зайцаа мөнгөний авсан юм да.
За. Тэгсэн чинь л цогцоохон чинь нөхөн хангалтаар нисэж байгаа хүртэл нөгөө курсэгээ ширээд буудлын дарга дээр аваад орчих шүү дээ. Тэгэхээр чанга тий. Ингэж юм чинь. Сайн чанга шүү. Чанга шүү. Ер нь чанга. Сайн дарганы хүчин тэгээд бид нар чинь ингээл Америкт байгаа. Америкт Тэгэхээр тэр онгоцны дарга ер нь тийм одоо их торлогтой шудраг хүн байх чи ер нь тэр буудлыг тэр чигээр нь аваа явчихдаг үндсэндээ. За буудлын дарга бол бас яг толготой хүн байхад бас зүгээр нөгөө залуучуудаа бас нэг хай хуй яаж нээж гэнэ гэдэг ингээ явж яхад. Ер нь бол тэр буудлын ажил бол одоо тэр нэг эдхэн хүний юм дээр тэгэл бүр тэгээ яваа хөвсчихсэн. Тэр дарга байхгүй ч гэсэн орлоод нэг нь орлоо үлдчихэж шүү дээ. Задаан дээр нь батлаалагаараа өсөг зурчин. Тэгээ тэр техникч хоёр нисэгч кас ингээл тэр хэдэн хүн байхад ер нь тэгээд тэр буудлын ажил бол тэгэл ядгараа л явчих. Зөвхөн тий. Гол онгоцны зүйл орчих гад хэцүү. Хинтид нямж байгаа гэсэн үү? Миний урд. Утх өмнөх нь нямж байгаа тий. Хинти гэдэг чинь гөө юундаа их төрүүлдэг. Уудлуудыг шалгаруулах чинь оноо чинь дандаа хинти төрүүлж яадаг юм байна чинь. Эднийх юм айхтар ихнээс шүү дээ бид. За хинтигээс өмнө гарган шүү гэдэг дарантай гажил ухантай жоохон ч нэг юм гарахт чинь хинти чинь дадал төгч явна гэсэн. 302 тийм ээ. 302 дадал төгч яадаг. Дарантай жоохон төвөрхөн болохоор бид чинь оноо моноогаар авчмаа. Зорчигч нар нь бас автобусаар ирэн тэгж ингэсээр гал жоохон оройтон. Тэгэл гараа явахад л хинти айл эрт дадал төгч байна. Сүхбаатар болохоор сайхан нийслэг багтаа. Ер нь одоо цөөхөн аим. Гоё дарга дээр байлаа. Жохоо тэгэл барыг хөдөлж чинь яг 10 милион гарснаа цаашаа 200 шарга 201. Юунах чинь Сүхбаатар чинь ерөнхийдөө нэг 2 цаг гээд ер нь нийслэгэнд ер нь ачаал угтаа. Хамгийн нэг онгоцонд айхтар байсан. Хинтид нэг онгоцонд их нийслэгтэй шүү. Дадлан дуустгүй тийм шүү. Дадлан өдөр тэтгэн явна. Тэгээд нөгөө нэг хитэн сумаа явна. Тэгээд дээрээс нь нөгөө нэг юу нэ төмрийн эргүүлмэр уур нь болохоор өдөр нь авчаад зун нь болохоор нэслэн дийлдэг. Ер нь их ачаал тустай байшинтай хөргөн шавар байсан. Ер нь чанга байсан. Энэ ЦБ сахч манай капитан бид нар ч өгөх хотоос тэгэл гараад тавьж явал өгчин бас нэг цаг тавьдаггүй шүү дээ хоорондоо хүрч. 2 цаг. Тэгэл яг буух явсан тэгэл гэсэн чи хаанаас гараад ирсэн. Маанарс хараа шуурга. Буучдаг. За хоёрт гараад хажид дэш 30 минут явахгүй юу? Надаа хилдэггүй. Би самурт нөгөө үйлчлэгч. Заах гэсэн чи хааш явж байгаа. Ирж л байгаа мó гэж боддог. Хойноос. Тэгсэн чинь буулааш бэлдэж байгаа. Яасан бэ гэсэн чинь дуугүй л хвчлээ. Тэгээдээс нэг ороод үдсэн чинь нэг хаймар том дугуй. Би хаана буух гээд байгаа юм бол. Тэгэл дахиад нэг үзэл дараа шууд хаймар дугуйныхаа цаана дараа л буухгүй. Тэгэл буугаа гараад ирсэн. Ай налах хайртай юм аа гэж. тийм нэг хатаас ирж байгаа. Майнд тэр. Тэгэл жоохон байж нэг зэрэггүй гэсэн. Хуучин тийм болсон зэрэг янгаар гэсэн юм. Жоохон манай ч байсан байхад тийм харгалзах ч байсан баг. Хэрвээ тэр байгааг бол бас буух юу байх. Тэр процесс маань авчихсан. Тэр хатаас ирж ирсэн. Тэгээд нөгөө хөтийнхэн чинь баярлаад хэдэн өөр монголч очив. Сайн юм байна. Яста сайхан. Тэгээд энэ тэнгэр гээд дуучин чинь нэх бүдүүн гизгтэй. Манай монгол хэсэгч нар ийм л байдаг. Бид нар ч бас хөөрхөн баярлцсан. Бас нэг зорчигч нар илчгаач нэгэ дагаад бас сэтгэл барьсан. Хүрээд энд яах эквадороо 3 сар хосуулт юм байна сте. Цалинга. Баяраач та. Яг манай дээдлийн өдөрт 42-оос 40 гаруй нислэг хийдэг байлээ шүү дээ. Нотер дээр нарийн байгаа чи 40 гаруй тий. Тэгвэл ерөөсөө оргил цаг бол ерөөсөө 80 оны сүүл. Хинти чи өдрийн 5 яваад 5 хинти яваад дараагийнх нь доронтой хинти явж ирж байгаа байхгүй битэр. Өглөө 7-д гарч байгаа. Тэгээд өглөө 7-д гарсан ховдын булган явсан онгоц өдөр 2 өнгөрөөгөө буучж байгаа байхгүй 2 ховдын булган яваад ирж байгаа. Тэгээд битэр чинь өдөрж яваад орой 10 цаг гэхэд өнгөрч яваад бууж байгаа. Хинти гээл
5 хинтээ явуулаад сүүлчийн дорнтой явсан. Дорнтой. Тий. Тэгээ сүүлчийн явж дорн хинтийгээс гараад явсан чи дорн дээр буусан ч нэг дорн самбарч ч тэгэл явчих. За энэ ямар юм болчихоо гээл. Готуугшд хэллээд гэсэн готуугш. За ямар ч буугаад үзье л гэж. Дорн дээр буучаад үзээд гэсэн чи урд дугуй нэг нь хагарчих. Одоо яах вэ? За дугаа байж л гэж. Тэгэл би дараагийн үнээс харах юм шиг. Тэгэл өжсэн чинь нөгөө дампинг дээр гавьяат. Жийсэн. Яасан гээл. Оо яагач хичээл. Хоёулаа тэгээд дорн дээр буучаад тэндээс гарчичаад нэг агарахад бут. Хөөр. Хоосон хэдхэн хүн авцсан тэгээд. Тэгээ Улаанбаатар дэж буучаад энд тавьчлаа. Тэгээд инженерүүд ирээ тойрол онгоц үзээд туган. Над дугуй чи яач ч ялгах гэж. Яагаад ч зүгээр л шүү дээ. Тийм зүгээр байгаа. Ани хүндэгч. Яаж явах вэ? Тэгээд наад чи хагарцсан байгаа үстэй гэсэн чинь. Оо тийм биш тийм гарцсан биш тийм өшгөлчөөд. Тэгжил тийм л их нислэгтэй байсан биш шүү дээ. Их байсан. Би чи яг би дагаад энэ зүмэн орлогчтой. Хамгийн сүүлийн зөөлтөнд тарихсан. Тэгээс овсод очив. Овсод очиж. Овсод очисон чинь эндээс нэг хөгшин юм байж өгч байгаа байхгүй. Охин. Нэг хөгшин үсгээд нэг захиа нэг юм бодлыг авчиж өгчөөр. За. Буугатлаа. За ууст буугаалс нэг эмгүүлэлээ. Гүчрэл. Өөрчлөгч хаана гэдэг энэ юм гэлдэж. Өө би яасан юм гэлдэгсэн чинь. Күүн л гэж. Тэгэл тэрнээс хойш ойлгодог юм байна. Цаг нэг цагийн зөрөөтэй тий. Овсч. Тэгээд хэлийг ойлгодог. Өө ёстой нэг хүүхдийг дагуулж байгаа. Энэ нэмээ юу гэдэг гэсэн чинь. Өөр чи нэг захиад байсан. Тэрийг авъя гэж байна. Тэгээс дугаарц. Бас би чинь юуны баясахын экоч гэсэн шүү дээ. Тэгээ бид нар тийм дугаараад нэг 2 он тийм байна. Би одоо л бодож байгаа тийм. Дугуй хаардаг. Тэгээд аймаг болгонд дугуй тавьсан онгоцны ардаа дугуй авч явдаг. Тийм дугуйч аваад. Тэр яагаад нэг хэсэг тэгсэн юм бол эсвэл нөгөө нэг өдөр гарсан ээлжээс гарсан дугуйнууд шорон доростой байсан тийм бүгдээ. Чулуу ихтэй байсан шүү дээ. Юунууд ч бас нэг тэгэл тэр ер нь нөгөө байнга юунд явж байсан болохоор илэгдэл ихтэй байсан байгаа. Тэгээд дугуйч нь бол тийм нарийн тоглож халтан болтол гэдэг байсан чинь хэдэн уцын гартал явна гэдэг. Тэрээс фиксэртэй явж байсан механик маань хэм байна гэдэг. Би анхныхаа дээр шууд 3 дугуй хатсан. Тэрнээс илүү олныг шагалаагүй. Тэгвэл нэг бол байсан. Дугуйч юу яадаг юм бас. Жохон хүн тачаатай байвал нэг дугуй харцчаад харцсан их зогсохгүй бол өрөөсөн дугуй жохон үл идэж ирэхэд дагаад харцдаг гэж. Тэр чинь сүүлд нь одоо нэг айхтар дүрм журм гараад түүнээс шиг оо дугуй хагарсхали бант манд байна уу гэснээр одоо данхраад зам да тийм ээ. Тэгдэлээс. Тэгээд ингээд сүүлд чинь бол одоо хамаагүй гэж энэ чинь аймагуудаас араа зүгээр ирэхээр та нар бол бас мэдчихэж байгаа шүү дээ. Оо манайх 60 хүнтэй 65 хүнтэй 26 байна. Одоо бол алуулна шүү дээ. тэгэл нутгийн данаад чинь онгоцны дугуй сулхыг харна гэл. Аваач. Нөгөө хэдийг олдуулах гал үзсэн шүү дээ. Бас л Хөдөөний ихнөр нөгөө аан хоёрыг манивал дуулах их гоё юм залуучд. Тийм шүү дээ. Нөгөө төр чи нөгөө машин шиг л ингэж ойлгох юм шиг боддог байхгүй. Нөгөө чи дийлэхгүй ингэж бүрээс азуугуун аяндаа ингэж явж шүү дээ. Оо энэ чи өстой хараа аваач. Тэр чийсэн цусамт гэхээр үгүй юм байна. Тэгэл араскуусыг дарахад дисциплин дарахад л Асахгүй бол тэгэл өнгөрч байгаа. дахиад явна. Өдөө орнотогт ингээл ниснэх гэж хаан манай дөржтуу дарга бол ерөөсөө бараг бүх аймагт ниссэн амьд газрын зураг байхгүй. Тэгээ одооны залуучууд бол тэр дээр үчи яа аан хоёр зөвхгүй ил хараагаар явна штэ. Илтөө нөгөө арай компьютер ашиглах гэсэн юм бүр байхгүй. Тэр чи угаасаа ил харааны нислэгийн онгоцгол задан дээр зөвхгүй ил хараагаар ниснэ. Тэгэхээр чи нөгөө газрын баримжаагаа мэдхгүй жаахан тооцоо цаг хугацааны тооцоо муутай орон зай тооцоо муутай улс бол нэг жаахан салхинд хөөгдөх юм бол холоохон төслөгт тэгэл хөөгдөд хаана очсноо мэдхгүй ямар зэнтэй энд өмнө говьос гараад энэ Эрдэнэ сумын энэ тэр яаж суудаа биш шүү дээ. Буу суудаа биш. Буугаад Улаанбаатар болохгүй. тэгэл дадлага өгөө тэгэн шүү дээ. Өөрөө яах юм. Тэгэхээр чи нөгөө
Тэр хүмүүсийн өөрсдийнх нь бэлтгэлч гэдэг юм уу, ер нь юм бол шалтгаалдаг. Тэгэл дээр нь цаг агарын байдал нь нөлөөлнө. Жог нөгөө яаж хөөгдөж яваа тэр газрын орон зай баримжаа нөгөө газрын зурагтай чинь нөгөө ил хагаад нисэж байгаа юм чинь бүр. За одоо ингээд хэдэн минут яваад энтэй талд ийм уул гарах юм байна. Энтэй талд ийм ус яах юм байна гэл ингээд нөгөө тэр баримжааг байнга сэргээж явах хэрэгтэй байхгүй яа наяр дээр. Тэг юм л дээ. Тэр чинь ерөөсөө бодит нисгчил туршлага шүү дээ. Наад хоёр бол тэр техник найдаад байх юм байхгүй шүү дээ. Баяртай чинь өвөл одоо нэг сар чинь хавийн халаан өдрөөс ойлгуулахгүй шүү дээ. Тэр юм байсан шинэлтэй хором готалтай педал дээр хөлд явах чинь хөл нүцгэн тавьж байгаа юм шиг хайрын шүү дээ. Тэгээд зон халаа. Маань ч бол нөгөө юу яат гэсэн нөгөө хөвсгөлч хүүтийн юм чинь. Ерөөсөө нөгөө юм нэхид цэгэхэн дээл өмсч яваад нөгөө энэ нохоо гутал хийлгээд өмссөн. Цэгийн хиндэл хаанаас авсан? Өөрснөө ясаа. Тэр өөртөө яаж ч болж л одоо нэг тэгээд тэр хөвсгөлт нэг нөхөр тэр нохоо гутал хийдэг нөхөр байсан. Манай төмөр бат андахгүй тэр юу нэг. Тэр хуваар аваад. Тэндээс хийлгэж яваад яа. Нэг 7 хоног тэр 78 9 оны өвөл. 7 хоног өглөө босоод энэ нэг цагуураар эхлэл ордог байхгүй тэр чинь. За хэдэн нэхэр 44 45 болгоно. Тэгээ нэг хоёр юм зурвс байдаг байсан шүү дээ хуучаа. Тэр хоёрын ингээ яг уул зур дээр ингээ манан тогтчихдээ. Нөгөө 228. Тий. 270. Тэгээ тэр уул зур жоо хөнгөрөхөөр цаашаага цэлмэг. Тийм марцсан байдаг гэсэн шүү дээ. Аа бид нар чинь нэг ерөөсөө ингээд яг хөлмөл тийм дулаан юм өмсч урч яахчгүй. Тэгээ нөгөө мө цаг яг малгаагаа өмсвөл буулгал ороолтороо ингэж боогол алхаж байгаа юм л да нэг 10 15 минут алхах нь буудал өртөл. Инлүүшн зүгээр ингээл яг гэл. Аа шүү бас. Тэгчгээд тэр цаана улаавал ерөнчил төвдөр очиход илүү хүйтэн байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхэд нөгөө хөөхтүүд нөх ингээ зүгээр хамар хацран ингээ улаацсан зүгээр нэг ингээ ч гэсэн юм тэгээ толгой нүцгүү. Айгуу гүйж байгаа тий. Толгой нүцгэн гүйж. Бид нар ч онгоцноос хошуугаа цохолгож чадахгүй юм чинь. Тэгээд онгоц засахаар онгоцны сэлхэнд орж тоглоод нөгөө чинь засаа бодуулаад байгаа юм чинь. Би нэг дата нэслэнд нэг явсан. Тэгээд дата хийсэн ингээл яг суугаал ирэх ингээл жоох ингэж хоцоогоол. Тэгэл ингээл нэг талынхаа хуйн дээр суугаал тэгэл ингээл эхэлдэг. Хинтээ яасан? Даавал да. Тэгээд буугаад суугаа. Тэг яа гэнэ хамгач ирэхсэн юм. Гэхдээ мэдэрдэг шүү дээ. Намааг явуулчихсан юу? Яасан. 24-т. Мэдэрдэг ерөөсөө сайн боход бол ингээл юм мэдрэгддэг шүү дээ. Ингээл жоох ингээл ирээд нэг хуйн дээрээс суугаад ингээл оцноод нэг цагаамх нэг гэсэн идэг шүү дээ. Тэр шиг ингээл гэлдэг байлаа. Тэгээд та нарыг хамт нисчихсэн тэгдэг байсан юм эсвэл намааг явуулж тэгжсэн юм. Чамайг явуулж явахгүй. Нэг пүүж яах шиг Амазоныг ганцаар амьдрах юм даа гэсэн гээстэй. Бас гахыг. Москва явчихсан юм шүү. Эндээс хөөрөөд нь урагшаага иргэсэн гэдэг. Ингээд тэгээд нэг жоохон яасан дэ намхан иргэсэн юм уу нэг 100 муу 200 200-тай 27 27-тай. Хөөрөөд ийшээ иргэсэн чинь нэг яг тэр нам өндөрт шооноттой мөрөлдсөн гэл. Нилээ хэдэ болчмор байсан юм уу. Төс төсгөө явсан чинь баасан дор чинь ингээд нөгөө одоо толгоогоо бүхэлгэл юуны давхархаа самбардаа ганцаараа юм. Ингээд та гуравтай их баярлалаа. Элэн талбангүй ярьж сайхан дурсан гэсэн. Одоо ингээд та гурвын дунд нэг асуулт тавья. Эргэнэ хайрын тээврийн нисгэгчийг ер нь ямар ч формаар бэлдвэл анхчтай тохиромжтой. Яг хэрвээ ингээд одоо компани ч гэдэм үү та улс одоо эсвэл манай иргэдийн нисгэгч гэдэм үү хамтраад ингээд энэ нисгэгчдэрийг Монголд сургая гэвэл сургах боломж бол байгаа шүү дээ. Бага. Одоо камер биш илүү сайн тий CPL-ийн хэмжээнд бэлтгэх боломж бол байгаа манайд. Одоо юу вэ? Онгоц нь байна уу байна. Тэр одоо улсаас энэ найс цааш усгаад байгаа илүү дутуу юмуд яагаад байгаа
хөрөнгө зориг бол иймэрхүү юм чиглүүлэх юм бол бүрэн боломж байгаа. Гэтэ тэргүй яг хөө тэр нөгөө хүмүүсийг тэр гадагшаага яваад илүү зардал гаргахгүйгээр одоо залуучуудыг тийм ээ шигшиж жагаад Монголд бэлдээ гэвэл бэлдэж болно. Одоо тэр нөгөө компьютерийн бэз тренинг програм CBT юм уу гэнд одоо ингээд хийгээд зохиогоод явах юм бол ерөөс болохгүй асуудал байхгүй шүү дээ. Зөвхөн зохион байгуулалт. Тэгэхээр бол одоо мань за өдөр болгон биш юм тухайн одоо ингээд менттэй улс чинь ингээд ээлжлээ цагаараа тэднэртэй тэр залуучуудад очиод ингээд за хичээлийн ядаж анхных нь мэдэгдэхүүн өгөөгөө тийм ээ. Ерөөсөө нисэх гэж юу юм. Зөвхөн нислэгээс бус. Нисэх ч юм ямар байх Хүн хэвээр. яаж бэлтгэв гэдэг чинь Энэ ёс зүйн талаасаа тийм ээ. Хуваа авч явах соёл тэр талаасаа хүн ямар байх хэвээр гэдгээс нь ихсүүл ярих юм бол одоо болохгүй ч юм байхгүй. за нэг зураг авах гэж байдаг лээ. За Энэ зогсож байгаа ч юм байгаа даа. Энэ зин гэж байгаа доо.